none in a league of my own. All about the W, I'ma bring it home. When it's over with, I'ma be the king of the throne. Now who can stop me? I'm in the zone. Competition's none. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 10 дугаар сарын 28-нд болж өнгөрсөн. Аваргын төлөө алдар танан гард баг SBL хасын клубуд багтай тунаж сонирхогчдын хэлдгээр стил галгарсан тоглолт үзүүлсэн билээ. Тоглолтын 4-р үе хүртэл SBL хасын клубуд баг тэргүүлсэн ч түүнээс хойш алдар танан гард багийн тамирчид өөрсдийгөө бүрэн дайчилж 77-81-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Тэд иймхүү өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид шилдэг баг гэдгээ дахин нотолж 2 жил дараалан аваргын цомоо хүрсэн нь энэ юм. Сайн байцгаана уу? Бид нэр танан гард багийнхан байна. Манай баг маань 10 жил болж байна. Тэгээд намайг ижил болт гэдэг би танан гард багийн цожуулагч 2017 оноос энэ багтайгаа ажиллаж байна. Яг гоо манай энэ залуучуудын бүгд л одоо юу гэдгийг 30 гарцсан те. Одоо 20 эдтэй ч юм уу бүгд ийм залуучууд байгаа. Бага насны өсвөрийн хүүхдүүд оюутан залуучуудаас өөр арга барилаар ажиллах хэрэгтэй. Багийн дотоод дүрм гэх юм бол одоо бүгд одоо юу гэдгийг бэлтгэлдээ цаслахгүй байх, цагтаа ирэх. Тэгээд тоглолтынхоо арга барилаар тоглох тиймэрхүү тал дээр л ажилладаг да. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ тэмцээнд энэ жил амжилт гаргаад багаараа ярилцаад тамирчид асуулж жуулагч нар багийн менежер багийн албанд байдаг ард байдаг бүх хүмүүс хоорондоо ярилцаад лигт одоо ямар нэгэн амжилт гаргах шагналынхаа амжилт гаргасан шагналынхаа мөнгийг энэ баярынхаа хавд одоо дэмжлэгэнд нас тусдын болоод суртаа эдгэрэх юу тийм зорилт тавиад тэгэл суулжуулагчийн хэлснээр тэгэл багийн удирдлагууд ярьсан хоорондоо тамирчид бидний ярьсан хэлснийхэн дагуу тэгэл тоглоод ямар нэгэн байдлаар одсон шилжсэн ч тэгээд энэ нэг нь буруухгүйгээр энэ багаараа амжилт гаргахын төлөө тоглоод тэгэл финалд гараад авраг авсан да. Манай энэ баг бол одоо яг үндсэн одоо 10 жил бол ер нь бол дээд хэмжээнд одоо Монголын болж байгаа тэмцээнүүдэд дээд одоо лиг нэг те Монголын аль болох том тэмцээнүүдэд 10 жил гараад идэвхтэй оролцож байна. Нэм баяр маань орж ирээд энэ багт орж ирээд бараг 5-6 жил болцсон. Тэгээд манай нэмбэр шигт 10хан төлөв их зарчимч яг чистний хүн шүү дээ. Нямба те тэгээд яг одоо ууган баяр би нэм баяр болортлог ааж бид нар бол яг одоо энэ багийнхаа юм жоо ахмад тамирчид болж байгаа. Тэгээд одоо манай залуучууд дүүнер маань их сайн тоглож байгаа. Ямар нэгэн байдлаар манай баг дээр нэг одоо жишээлбэл хэний ч нэг хүний асуудал одоо тодорхой хэмжээгээр нэг асуудал гарах юм бол тэрийг бол манай баг бол дотор нэг нуугаад нэг хаагаад байх юм байдгүй. Ийм асуудалтай байна гэдэг ингээд бол ерөөсөө багш тасгалж жуулагч нар тамирчид арын албаны одоо энэ спонсор байгууллагууд бүх одоо энэ багийн ард гэдэг ах нар бүгд яриад ийм асуудлууд гарсан. Манай тэр нь тийм асуудал гарсан мэн, ийм асуудал гарсан мэн гэдэг ер нь бол ярилцаад айл болох боломж олцоогоор нааштай шийдэхийг л ярилцдаг. Өөрөөр бол тийм тэрэнд тэгчиж тийм болчих ийм болчих багийн дотоод уур амьсгал дээр ямар нэгэн байдлаар тийм манайд сөрөг нүдтэй тийм юм бол нэгч гарддаг. Тэгээ энэгээр манай баг ер нь бол бас хамгийн давуу тал гэж боддог. Ижил болд дасгалжуулагчтай Эрдэнэ цогт болор тулга Мөнхбол Тэмүүжин Бэлгүүн Хилмэн Ууган баяр Болдбаатар нарын тамирчинтай алдар танан гард баг Монголын сагсан бөмбөгийн ертөнцид манлайлж удаа дараа ялалтын цамыг хүртэж буй амжилтын нууц нь тун энгийн ажээ. Тэд бие биенээ хүндэлдэг, ойлгодог, эрүүл мэнд, ар гэртээ асуудалтай байгаа нэгнийг үргэлж дэмжиж, өөртөө чадах зүйлээрээ тусалж, эзгүүд нь орон зайг нь нөхөж чаддаг учраас өнөөдрийн амжилтад хүрчээ. Хамгийн том жишээ нь энэ жилийн Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн авраг шалгаруулах тэмцээний мөнгөн шагналан багийн гишүүн Нямбаягийн хаан хүнд өвчтэй аавын эмчилгээнд танилцуулсан нь сайн үйлс юм аа. Нэг орлоо тоглох одоо бэртэлтэй ч үе байна те. Бэртэх гэмтэх энэ асуудал дээр бол нэг орлоо тоглоход ямар ч асуудалгүй өндөр хэмжээнд тоглоно л гэсэн тийм бодолтой байдаг. Миний хувьд бол ер нь миний хувьд ч гэлтгүй манай багийнхан гэсэн тийм бодолтой л байна. Энэ хингэхгүй миний гараа талбай дээр бүх маань нөхөд тоглож чадвартай. Тэр нь манай багийн давуу тал гэж ойлгох шүү дээ. Шүүгийн дөрөвт үлдчихээ нэг багт сайн багтаа таарчаад өвөр Монголын улаан хот гэдэг газар. Тэгээ бид нар жоохон цөөхөлөө явц долуулаа. Тэгээ хатад шүүгснэр жоохон нэг заваа үлээх ч юм уу тийм тал дээр асуудалтай байгаа. Тэгээ манайхан жоохон уурлахгүй багаараа. Тэгээ нэг ийм тэмцээн гэж юу байдгийг ингээд
манай цогтооч наваг амар сомлаад боли яага ийм тэмцээн гэж юу гэдэг боли гэд хувцаа бол айгу тэгээд хувцаа бол яг урдны гараа явжсэн чи очоод би тэг хувцаас л явжсэн чи эргээ авсан чи байдгүй очоо харсан чи манай наваа гадаагаас хувцаа солиулчаад өөрсдөө тоглоо явцсан амар сомлсон байгаа тийм бид таа гэдэг тийм л юм басээ. Тэгээ манай нэмэрх чир нь манай тэр ахнар тамирчдын нэг яг ах талаасаа их зөвлөгөө өгнө. Одоо ингэ хэрэгтэй, тэг хэрэгтэй байна. Тэгээ одоо тоглолт явж байгаа юм бол зөвхөн чи ингэж дэш үнийгээ болж одоо дараагийнхтай ингээрэй гэдэг аюул зөвлөгөө их өгдөг. Тэгээ бусд үед нөө тоглолт бэлтгэлээс бусд үед юм нэг бараг найзууд шиг шахав. Тэдий би нөө наа дүү гэж мэддэг, би ахаа гэж мэддэг чинь манай ах чинь бүгд л хоорондоо ярих тийм нэг найзууд шиг. Нэгнийгээ юу гэж хэлээ чамаагүй, юу гэж шоглооч чамаагүй тийм үү гэдэг. Юм барих хувьд бол ер нь их дараахан. Тэгээ баг дотроо галзуу бол галзуу. Тийм л үнэтэй. Алдар Танан гард багийн гол хөдөлгөгч хүч Нямбаяр энэ жил арга гэрийн асуудлаас болж сэтгэл зүй, биеийн хүчний бэлтгэлдээ цаг гаргаж чадахгүй байжээ. Сагсан бөмбөгийн спортод эд өндөр чансаатай яваа хүүгээ спортод анхаарал хандуулж чадахгүй, өөрийг нь асарч суугааг харсан Нямбаярын аав сэтгэл нь зовниж байсан гин. Гэтэл тоглолтын үед багийн тамирчин Нямбаярын үүргийг гүйцэтгэж, орон зайг нь нөхөж бага ялалтад хүргэж түүгээр зогсохгүй ялалтын бүгш чагналан хандвалсан нь Нямбаярт болон түүний аав гэр бүлд хэмжээшгүй том баяр өвчнөн ялан дийлэх эдгэрэх урам зориг болжээ. За би яг Танан гард багт 2015 оноос хойш тоглож эхэлсэн. Тэгээд лиг чинь бол ингэж явд. Намар эхлээд хичээлийн шинжил эхлээд бэлтгэлдээ ороод хавар дараа жилийнхаа 5 сар дуусна. Тэр хугацаанд бид нар бол ерөөсөө мөнхийн ерөнхийдөө байн өдөрт 2-3 цаг байнгын хамттай байдаг. Тэр утгаараа гэдэг юм уу ерөөсөө маш татна болчтой тий. 5 оноос 15 оноос хойш 5-6 жил тийм хугацаагаар байнга хамт байсан гэсэн. Тэр утгаараа ар гэр болон тий найз нөхдөд амьдрал бүх юмыг би энэ ярьдаг, мэддэг, биенээ сонноодгоо. Тэр утгаараа их л маш татна болчтой. Тэгээд би ерөөсөө багийнхандаа яг албасаар бас яг баярлаа гэж хэлж байгааг юм байна. Тэгээд сая энэ явдлыг тохиолдуулаад бас сайн би мөнгө өгсөн тий. Сэтгэлийн дэм баснд магийнхандаа маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээ боднымхийн буйны гахта тэр дундаа маш их баярлалаа гэж та. Тэгээ ар гэрийн асуудлаас болоод би тэмцээндээ 90 очил байсан. Тэр бэлтгэл багтаа тэгээд тоглох үедээ тоглоод явах үедээ яваад тэгээд хэрэг маань багийнхандаа ойлгосонд маш их баярлж байгаа. Тэгээд би маш олон хүнээс сонссон. Тэгээд тухайн яг тэр нөгөө ситуац дээр манай таньдаг хүмүүс зөндөө хүн өвлсөн гэсэн. Таныг сонсож байна. Сонсож таныг манайхаа. Би ярих юм уу? Тий. Сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан үлдэж байна. Оо сайхан. Бид нэг багаараа нэг алдар дээр бас нэг хичээлийн шинжилгээ нээлтгээд тэмцээн уралдаанд орчоод байж байна. За. Энэ бас нэг зургатаас бас нэг хүмүүс ирээд яриа мэрэ аваад. За. Би тэр нөгөө танахын чигээд нөгөө хандуугаад ингэж яагаад хоёлоо. Тэгээд одоо тэр баг хамт олон гэдэг одоо ямар сайхан байдаг гэдгийг харлаа. Би бас тэгэж одоо ингэж яа нэг бодоогүй байсан. Тэгээд багийн хүүхдүүдийг одоо тэгээд нэг бас ингэж энэ хөө өчнөд энэ хөө гэдэг юм. 이들은 이제 복대는 이제 그리고 그렇죠. Тэгээ хурдан эдгээрээ манай багийн өдөртлгүүд манай багийн тамирчид бидэд аалдан тэгээ ямар нэгэн байдлаар байгаа шүү хурдан эдгээд эрүүлэнх болоорой. За хоёрлаа. За яриа. За 3 2 1 ийм л үрэтэ сайхан баг хамт олон байна да. Алдар Танан гард багийн тамирчид зөвхөн талбай дээр ч хамтрагчид биш, амьдрал дээр ч сайн найз нөхөд ах дүү гэдэг нь эндээс харгийг илүү хүчрэхэг ялагдашгүй болгож байгаа юм аа. Нэг алдар гард ийм л үрэтэ сайхан баг хамт олон байна да. Зүгээр баярлалаа. Now tell me who can stop me. I'm in the
the zone. Competition's none in a league of my own. All about the W, I'ma bring it home. When it's over with, I'ma be the king of the throne. Now who can stop me? I'm in the zone.